Сайн уу Библи? Узия хааны түүх 2 дугаар шаштар 26 дугаар бүлэг 16-аас 23 дугаар ишлэл. Амазия нас барсны дараа түүний хүү Азария өмнөд Юудаан хаан болжээ. Тэрээр Ерүсалимд 52 жил хаан ширээнд суусан гэдэг. Амазиягийн талаарх үнэлгээч бас. Тэрээр эзний мэлмэд зөв зүйтэйг үйлдсэн ч мөрөглийн өндөрлгүүдийг зайлуулаагүй учир ард түмэн мөрөглийн өндөрлгүүд дээр дахил өргөж утлаг уугилсаар л байв гэж бичигдсэн байдаг. Яг энэ мөрөглийн өндөрлгүүдийг зайлуулаагүй гэдэг өгүүлбэрээс нэг л муу зүйл мэдрэгдэж байгаа биз? 2 дугаар хаад 15:5 дээр хааныг эзэн цогсон бөгөөд тэрээр өөхөх өдрөө хүртэл уйман өвчтэй байсан гэж бичигдсэн байдаг. Харин 2 дугаар шаштар 26 дугаар бүлэгт Азарияг Узия гэж нэрлээд түүнд тохиолдсон 2 үйл явдлыг тэмдэглэжээ. Хаад ба шаштар 2 номыг хамтд нь уншихад тус бүрт нь бичигдээгүй далд түүхийг олж чаднаа. Эхлээд Узия хааны амжилтын тухай. Библиэд эзнийг харахад зөв зүйтэйг үйлдсэн гэж үнэлэгдсэн тул Бурхан түүнд амжилт өгсөн байна. Узия хаан Израилийг хамгийн их айлгадаг байсан дайсан филистичүүдтэй тулалдаж тэдний хотуудын хэрмийг нураан бүр тэнд Израилийн шинэ хотуудыг байгуулжээ. Түүнчлэн Ерүсалимийн хэрэмд ч цөлийн бүсэд ч цамхаг босгож улсынхаа хамгаалалтыг бэхжүүлсэн байна. Маш олон худгийг ухуулж мал сүргийг өсгсөн. Хаан өөрөө газар тариалан сонирхдаг байсан тул усан үзмийн талбай, жимсний цэцэрлэгүүдийг ч арвин хөгжүүлжээ. Ингэснээр Узия дайн тулаанд ялж өмнөд Юудаан бүх нутгийг аюулгүй амар тайван болгосон байна. Түүний алдар нэр нь Египт хүртэл түгжээ. Гэвч харамсалтай нь Узиягийн амжилт урт настай байсангүй. Тэрээр Бурхны үгийг заадаг Захария амьд байх үед л Бурхныг хайдаг хаан байжээ. Узия хүчирхэг болж нэр хүнд нь өсгийн хэрээр улам бардам болсон. Тэрээр хаан хүний хийх ёсгүй зүйлийг хийж орхив. Тэрээр Бурхны сүмд орж өөрөө утлаг өгүүлэхээр завдсан байна. Энэ тухай сонсон тахилч Азария 80 тахилчтай хамт очоод ийн хэлжээ. Эзэнд утлаг өгүүлэх нь хааны ажил биш. Энэ бол Аароны үр сад болох тахилч нарын хийх ажил. Хаан та нүгэл үлдлээ. Бурхны алдар хааныг орхисон байна. Узия утлагын савыг барьж байсан бөгөөд энэ үгийг сонсоод уурлав. Тэр даруй түүний духан дээр уйман хүнд арсны өвчин гарч ирэв. Ингээд Узия хааныг Бурхны сүмээс хөөж гаргав. Тэрээр өөхөх өдрөө хүртэл өвчин нь эдгэрээгүй учир хааны ордноос чөхөөгдөн насан туршдаа тусгаарлагдан амьдарчээ. Эцэстээ тэр нас барахтаач өвөг дээдсийнхээ хамт оршуулуулж чадалгүй хааны оршуулгын газрын захад оршуулгдсан юм. Хүүхдүүдээ, Узия Бурхны өгсөн хүчээр улсаа бат бөх болгож мал аж ахуй газар тариалан хүртэл цэцэглүүлсэн ч эцэстээ өөрийн хийх ёсгүй зүйлийг хийснээс болж эмгэнэлт төгсгөлийг өгтжээ. Түүний шунал эцэстээ Бурханаас илүү өөрийгөө өргөмжлөх бардам зан руу хөтөлсөн бололтой.